Ашигт малтмал газрын тосны газар Швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн тулгууртай Ховд аймагт баруун бүсийн 5 аймгийн төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулж байна. Энэ сургалт нь бичил уурхайг хууль журмын хүрээнд зохион байгуулалтанд оруулж албажуулснаар бичил уурхайн салбарын орон нутгийн Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, ач холбогдлыг дээшлүүлэх боломжийн талаар оролцогч талуудыг мэдээлэлээр хангах, хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Зөвлөгөөний маань гол зорилго болохоор баруун 5 аймгийн бичил уурхайч болон засаг захиргааны хүмүүс ирсэн байгаа. Энэ зөвлөгөөний үр дүнгээс зөвлөмж гарсны үр дүнд бичил уурхайчд маань өөрийн гэсэн газартай болон нэгдүгээрт, хоёрдугаарт зохион байгуулалтанд орж албачласнаар энэ иргэд маань өөрийн ажлын байртай болно гэсэн үг. Энэ зөвлөгөөний үр дүнд бол бид нар аймагуудад бол нэгдсэн зөвлөмж хүргэлэхээр ажиллаж байна. Зүүн аймагуудын хувьд бичил уурхайг албажуулах ажил зохих төвшөнд хийгдсэн байдаг. Тэгвэл энэ сургалтыг зохион байгуулснаар баруун аймагуудад энэ ажил эхлэл шатанда орж байна гэж ойлгож болно. Ховд аймгийн хувьд хэд хэдэн суманд бичил уурхай ажиллаж байгаа бөгөөд яг өнөөдрийн байдлаар тэднийг хараахан албажуулж амжаагүй байгаа юм. Төслийн хүрээнд ч тэр аймаг орон нутгийн бодлогодч тэр бичил уурхайг албажуулах асуудал тусгагдан хэрэгжих шатанда явж байгаа талаар аймгийн засаг даргын орлогч Батцөх ярианда онцоллоо. Манай аймагт бол нэг 500-аас 700 орчим бичил уурхай эрхлэгчид бол бүртгэгдсэн байгаа. Одоо тухайлбал Оцог, Алтаа сумын Оцогт за Цагаан эрг, Мэс сумын Нарийн дав, Улган сумын одоо урд хойд Нарийн ингээд Цоохор нуур ингээд олон газрууд байна л да. Тэгээ бид нар бол одоо энэ аймгийн хөгжлийн төлөвлөгөө, аймгийн засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт бол бичил уурхай эрхлэгчдийг албажуулах энэ чиглэл бол тодорхой 2-3 заалтуудыг оруулж өгсөн. За ер нь бичил уурхай эрхлэгчдийг бүтэц зохион байгуулалт албажуулахад юу шаардлагатай юм бэхээр тухайн бичил уурхай эрхэлж байгаа газар нутг нь одоо тусгай улсын тусгай хамгаалтанд байна уу, орон нутгийн одоо тусгай хамгаалтанд байна уу гэдэг энэ асуудлыг бол шийдэх ёстой асуудал юм шиг байна. Манай аймгийн хувьд одоо бичил уурхай эрхлээд байгаа газар бол дандаа улсын тусгай хамгаалтыг хязгаарлалтын бүс энэ төр гэдэг энд байгаа. Бид нар бол иргэдийн санаачлахаар бас ганц хоёрын газар гаргая тусгай хамгаалтаас. Тэгээ орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад тэрэндээ бичил уурхай эрхлэх боломжийг олгоод зохион байгуулалтанд оруулаад одоо энэ Швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн санхүүгийн дэмжлэг аваад за ингээд одоо зохион байгуулалтанд ороод олборлдог, тэрийг угаад цэвэрлэдэг, томлох хөрөмжийг авч өгдөг, тусгай сан бүрдүүлээд дараа нь өөрсдөө нөхөн сэргээдэг. Энэ боломжийг бүрдүүлэх чиглэлээр бол ингээд ажиллаж байна. Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх сэдвүүдэд бүсийн сургалтыг орон нутагт зохион байгуулснаар бичил уурхайг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулалтанд оруулж албажуулснаар орон нутгийн хөгжилд оруулж буй эдийн засгийн хувь нэмрийн талаарх судалгааны үр дүн, сайн туршлагуудыг сурталчлан таниулах, байгаль орчин, нийгэм эдийн засгийн хувьд хариуцлагатай, гендерийн тэгш байдлыг хангасан, хүний эрхэд суурилсан бичил уурхайн салбарыг төлөвшүүлснээр гарах үр дүнг нэмэгдүүлж, бичил уурхайгаар олборлсон эрдэс баялагын борлуулалтын сүлжээг албажуулан, мэрэгжлийн боловсролын сургалтаар дамжуулан бичил уурхайчдын орлогын их усрыг солонгоруулах боломжуудыг танилцуулах, орон нутгийн бодлогод бичил уурхайн салбарын талаар баримтлах бодлогыг тодорхойлох, бичил уурхайг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулалтанд оруулж албажуулахын ач холбогдлыг таниулах, орон нутгаас бичил уурхайн салбарт баримтлах бодлогыг тодорхойлох, эдийн засгийн хувьд үр ашигтай, нийгэм, байгаль орчны хувьд хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх зорилгыг тодорхойлох зэрэг олон чухал үр дүн гарах юм.